Шүлээтэй болдог хүний сэтгэл санааш байна. Тэгээ би байгаль эдгээр нэг л юм хэлмээр. Би бүгэн хэлдэг л байсан. Байгалийн хамгаалыг нэг л юм хамгаалах ёстой. Энэ бол оёмод. Бусад юмны хүмүүс их сонин би одоо заримдаа гайхаад. Яна туулгуулын ус багасч байна, бохирдож байна. Тэр энэгээр одоо шороо огсон чи гэдэг юм 9 шид юм ярьдаг байхгүй. Биш ээ. Энэ чинь туулын эхэнд байгаа нэг хинтээ нурууны модыг сүйтгэж байна. Би оюутан байхад Улаанбаатар хот маань ямар гоё байсан. Өвөлн сайхан зузаан сас ороод тийм үү 100 нэрээс одоо нөгөө шивэр яваараа хэдэн өдөр үргэлжлээд л одоо байхгүй ч. Нэг гоордсон. Ой мод гэдэг шин хур одоо татдаг. Нэг ёсноо сорнц гэсэн үг. Би одоо их ярьдаг дуртай байсан. Бурхан тэгж хэлсэн гэж. За та нар модон тарь. Ургуулахын би хариусан аа. Усын би хариусан шүү гэж. Тэгээд модтой газар дээр хур тундус хайдаг. Тэ говь цөл ягаад хур тундусгүй байна? Ягаад модгүй учраас тийм. Мод байхгүй. Модтой газар бол хур тундустай газар ажил амьдралтай. Ингэж хэлдэг олон улсын хэллэг нь бол мод бол ус бол амьдрал гэж. Тийм учраас хэрвээ одоо байгаль орсноо ер нь олон тав юмыг яарж одоо энэ тэр команд ёстой заримдаа урам хугармал ямар хэрэг байна. Ганцхан энэ хэдэн модны хулгайгаан та нар зогсоогооч. За. Хэрвээ миний саналаар болдгсон бол Улаанбаатар хотын модны захуудын бүгдийг хаагаад мод гэдэг юм чинь одоо дэлхийн хүн төрөлхтөнд хэрэглэнээс гаргасан. Хуучин барилгын бүх хэцгүүд модоор хийдэг байсан. Таан, одоо таа, хаан, шал бүгдийг одоо бүгд тийм биш тий. Бүгдийн хэм Улаанбаатар хот модоор барилга барихыг зогсооч ягаад болдгоо? Тэгэлгүй. Тий. Бүх юм чинь ирж ээ шүү дээ. Тусгаар одоо барих хэрэгтэй шүү дээ. Тийм үү? За тэгээд та хоёрын ярилцлагыг үзэж суугаа хүмүүс бас нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа хаа гэж бодож байна. Тэгээ бидний ярилцах мөч даанч богинохон юм таныг үзэж суугаа хүмүүс маш олон мэдлэгээ дэвшүүлсээр байна. Тэгээ нэвтрүүлэг маань өндөрлөгт өгч байна. Ингээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд бас та үзэгч түмэндээ зориулаад ерөөлийн сайхан үгээ хэлэх үү? За баярлалаа. Би бол одоо Монголын төр, Монголын арт түмэнд өөртөө хүн. Энэ хоёрын дэмжлэгээр одоо би үзээгүй юм үзлээ. Энэ мөн хөдөөний нэг малчин, ядуу малчны хүүхэд энэ дэлхийн шин 5 твэд миний хөл хөрөөгөө газар байхгүй. 24 5 орноор очлоо би. Хойд өмнөд Америк, Европ, Аз, Африк, Австрал бүгдээрэнд энэ төр энэ арт түмэн намайг өргөмжилж хүргэсэн шүү. Тэгэхээр би энэ арт түмэн Монголын төр та нарын төлөө өөртөө өхмөгтлээ өгөж байлаа гэсэн энэ төр минь арт түмэн минь гэж би өнгөрөх ёстой. Миний хүрээгүй шатаагүй юм байвал би өр хүүхдүүдийн ачиж яанаар энэ хүүхдүүдийн захиж за өвөн одоо ингэж энэ төрдөө нүний шир яваа тэгээд шатаагүй юм их бий шүү гэж л одоо захиж явах болно. Тэгэхээр одоо бидний энэ ярианд ач холбогдлогч бас сонирхож байгаа телевиз үзэгчд болон ер Монголынхаа нийт арт түмэндээ сайхан нэг хүсэж одоо хүмүүсийн ярьдаг үгүй шүү дээ сайхан нөгөө өнөрөдхөн тий элэг бүтэн тий цанцан бүхэн одоо сэтгэлчлэн бүтэж тий сайхан амьдрасаа гэж хүсэж байна. За таны ерөөл За шинэ дэлхийд листтэй хамтаага үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхний амралтанд зориулан бэлтгэн хүргэдэг миний борлууд нэвтрүүлэг өндөрлөж байна. Баяртай үзэгчтэй. Өрн толгойн сүүдрийг хөөшлүүлэн дуулах хөгшөдтэй байх сайхан. Өндийн салхийг нөмөрлөдөг хүдэр чирэг хөх өвгөдтэй байх сайхан. Ардынхаа дунд уяраад нулимс тороод болохгүй нэ өвгөд минь. Аяархан та нарыгаа үгүйлэн санаа алдаад болохгүй нэ буурлууд минь.